Suzuki брендийн албан ёсны борлуулагч Bridge корпорац үзүүлж байна. Шинэ Suzuki Jimny. Шинэ Suzuki Jimny. Jimny-гийн түүх 1968 онд Suzuki-гийн инженерүүдэд барта замыг туулах гайхалтай чадвартай автомашин бүтээх шин санаа орж ирснээр анхны 360cc-тэй Hopstar On 360 нэртэй загвар гарсан билээ. Тэр цагаас хойш үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор маш олон туршилт, шалгалт, алдааны явцад их хэмжээний мэдээлэл цуглуулж чадсанаар бүх төрлийн замд ямар ч загварын нөхцөлд жолоодож болох өнөөгийн Jimny-г бүтээсэн түүхтэй юм. Jimny хөгжлийнхээ явцад 3 нэр сольсон ба монголчууд Самурай гэдэг нэрийг маш сайн мэднэ. 1998 оноос Jimny нэрээр худалдаанд гарч эхэлсэн. Нэгдүгээр үеийн Jimny жижиг овын автомашинууд дотроос хамгийн анхны 4 дугуй хөдлөгчтэйгээр 1970 оны 4-р сард худалдаанд гарсан. Салхин хөргүүрт 2 цилиндрт 2 тактийн цуваа хөдөлгүүртэй бүтээгдэжээ. 2-р үеийн Jimny 1981 оны 5-р сард илүү сайжруулалт хийгдснээр худалдаанд гарав. Энэ нь усан хөргүүрт 3, цилиндрт 2 тактийн хөдөлгүүртэй байлаа. 3-р үеийн Jimny 1998 оны 10-р сард зөвхөн барта замын төдийгүй энгийн үед ч унах тохиромжтой илүү дэвшилтэт загвараар худалдаанд гарлаа. Энэ үед усан хөргүүрт 4 цилиндрт 4 тактийн хөдөлгүүртэй байлаа. 2018 оны 7-р сард өмнөх загварын Jimny автомашины дэвшилтэт зүйлс болох шаталсан рам зэргийг уламжлан авч үлдэн шинэ дизайн, технологи бүрэн нэвтэрсэн шинэ Jimny автомашин бүтээгдсэн. Шинэ Suzuki Jimny.